Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн 1-ийн ангийн багш Тэд болон Харлаа. 1-р ангийн математикийн хичээл сэдв 10 дотор нэмэх. За сэргээн саны тэгээс 9 хүртэл тоолоорой. 1 2 3 4 5 6 7 8 9 найзтайгаа хамт тоолоорой. 1 2 3 4 5 6 7 8 9 За нийт хэдэн дөрвөлжин дүрс байна вэ? Хамтдаа тоолж нийлбэрийг олцгоё. 3 1 4 3 дээр нэмэх нь 1 тэнцүү 4. За 3 дээр нэмэх нь 1 тэнцүү 4 маань 3-ын цифр 1-р нэмэгдэхүүн, 1-ийн цифр 2-р нэмэгдэхүүн, 4-ийн цифр нь нийлбэр, хариу буюу нийлбэр. 1-р нэмэгдэхүүн, 2-р нэмэгдэхүүн, нийлбэр. За цэвэр сайхан дэвтэртээ бичнэ. Цифр бичих дарааллаа санаарай. 3 дээр нэмэх нь 1 тэнцүү 4. 1 дээр нэмэх нь 3 тэнцүү 4. 3 дээр нэмэх нь 1 тэнцүү 4. 2 дөрвөлжин алгасаад 1 дээр нэмэх нь 3 тэнцүү 4. Нэмэх тэмдгийг бичихтэй 1 дөрвөлжин алгасаад нэмэх тэмдэг. Хамтдаа бодоорой. Мөчир дээр хэдэн шувуу байна вэ? 1 нэмж хэдэн шувуу ирсэн бэ? 1 2 2 дээр нэмэх нь 2 тэнцүү 4. За хүү хэдэн алимтай вэ? Охин хэдэн алимтай вэ? Хүү охин 2 нийлээд хэдэн алимтай болсон бэ? 3 дээр нэмэх нь 2 тэнцүү 5. За мөчир дээр хэдэн шувуу байна вэ? Нэмэгдэж хэдэн шувуу нисэж ирсэн бэ? 3 дээр нэмэх нь 3 тэнцүү 6. За энд хэдэн дэгдэхэ байна? 2 дэгдэхэ нэмээд иржээ. 3 дээр нэмэх нь 2 тэнцүү 5. Сайн байна. Нийт хэдэн машин байна вэ? Бодоорой. Улаан машин 5. Цэнхэр машин 4. 5 дээр нэмэх нь 4 тэнцүү 9. Сайн байна. Модон дээр хэдэн алим байна вэ? 1 2 3 4 5. Газарт хэдэн алим унсан байна вэ?
1, 2, 3, 4, 5. Нийт хэдэн алин байна вэ? 5 дээр нэмэх нь 5 тэнцүү 10. За дараах дугуй дүрсийг сайн ажиглаарай. Хэдэн ногоон дугуй дүрс байна вэ? 7. Хэдэн цэнхэр дүрс байна? 2. Нийтдээ 9 дүрс байна. За хэдэн цэнхэр дүрс байна вэ? 2. Дараагийн нэмэгдэхүүнийг бодож байна. Хэдэн ногоон дугуй дүрс байна вэ? Нийтдээ хэдэн дүрс байна вэ? 7 дээр нэмэх нь 2 тэнцүү 2 дээр нэмэх нь 7. 7 дээр нэмэх нь 2 тэнцүү 9. 2 дээр нэмэх нь 7 тэнцүү 9. Нийлбэр нь хоорондоо тэнцүү байна. 7 дээр нэмэх 2 нийлбэр нь 2 дээр нэмэх 7 нийлбэртэй тэнцүү байна. 3 дээр нэмэх нь 2 тэнцүү 2 дээр нэмэх нь 3. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй байна. 1-р нэмэгдэхүүний байр 2-р нэмэгдэхүүний байрыг хооронд сольсон ч гарах хариу буюу нийлбэр нь өөрчлөгдөхгүй байна. За нийлбэрийг олоорой. Хариугаа шалгаарай. 3 дээр нэмэх нь 1 тэнцүү 5 дээр нэмэх нь 1 6 дээр нэмэх нь 1 7 дээр нэмэх нь 1 2 дээр нэмэх нь 3 6 дээр нэмэх нь 2 4 дээр нэмэх нь 2 1 дээр нэмэх нь 3 1 дээр нэмэх нь 2 3 дээр нэмэх нь 3 6 дээр нэмэх нь 3 4 дээр нэмэх нь 3 7 дээр нэмэх нь 2. За хариу зөв таарсан бол маш сайн байна. За нэмэлт даалгаврыг гэртээ хийж ирнэ. За багштайгаа хамт уншаарай. Тоо бодлого. Үеийн жаахан охинтой цуг. Өдөржин гадаад дээс тоглов. Үдшийн бүрийд гэртээ оронгууд гэрийн даалгавраа гинт санав. 5 дээр нэмэх нь 6 тэнцүү. Таминь ямар хачин юм бэ? Архин дахин хуруугаа тоолов. Аргагүй нэг дутаад байна. 9 дээр нэмэх нь 4 тэнцүү. Ерөөсөө ямар хачин юм бэ? 3 хуруу бас дутлаа. Гутлаа тайлж болдог юм болов? Гутлаа тайлж боддог юм билүү? Даашвалгийг гэрийнхэнтэйгээ хамт уншаад ирээрэй. Уншаад цээжлээд ирээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.